За сайн байцгаана уу. Миний хоёр дахь хичээл эхэлж байна. Хоёр дахь хичээл маань санхүүгийн тайлан болон мөнгө урсгалын тайлангийн танилцуулга. За санхүүгийн тайлан маань зүүн болон баруун гэсэн хоёр баганд хуваагддаг гэж эхний хичээл дээр танилцуулсан. Зүүн талд нь болохоор актив хөрөнгө, баруун талд нь болохоор үр төлбөр эзэдийн өмч хөрөнгө үүсдэг. За энэ хоёр баг нь хоорондоо тухайн цаг мөчтөө яг таарч явах хэрэгтэй үүсдэг. За MD корпорацийн санхүүгийн тайлан 2007 болон 2008 оныхоор харуулсан байна. 2007 онд нийт актив хөрөнгө нь $1742 байсан бол үр төлбөр эзэдийн өмч нь бас $1742 байсан байна. За энийг нэгж нь мэдээж арт талд нь $1000 гэж байгаа боловч энийг зүгээр хэдүүлээ энгийн нэр нь л ярьчих $1742 байсан байна. За 2008 онд мөн адил нийт хөрөнгө болон үр төлбөр эзэдийн өмч нь $1879 гэдэг адилхан байсан байна. За санхүүгийн тайлангаас санхүүгийн шинжээ чинь доорх 3 зүйлийг маш наривчлалтай авч үзэх ёстой. Нэгт нь юу вэ гэхээр хүрэх чадвар. За хоёрт нь болохоор үр төлбөр болон эзэдийн өмчийн хоорондын харьцаа. Гуравт нь болохоор тухайн компани үн цэн болон зардлын тооцоол. Энийг нарийн судлах хэрэгтэй болдог. За хүрэх чадвар гэхээр юу хэлж ийн гэхээр компани хэр хурдан өөртөө байгаа хөрөнгийг борлуулснараа мөнгө болгосноор хэрэгцээтэй байгаа хөрөнгөндөө оруулах шаардлага гардаг вэ гэдгийг судлах хэрэгтэй болдог. За богино хугацаатай хөрөнгө маань хамгийн хурдан хүрэх чадвартай хөрөнгө байдаг. Хамгийн богино хугацаатай хөрөнгийг ямар нэгэн байдлаар зараад бэлэн мөнгө болгоод тэрийгээр үйл ажиллагаанд ашиглах боломжтой. За эхний хичээл дээр хэлсэн бас нөгөө үндсэн хөрөнгө дотор ордог зарим нэг хөрөнгө маань intangible буюу бит бус хөрөнгө байждаг. Иймэрхүү хөрөнгүүд хүрэх чадвар сайтай хөрөнгө дотор ордоггүй. За тэгээд нөгөө хүрэх чадвартай хөрөнгө нь их байх тусмаа богино хугацаанд ямар нэгэн байдлаар санхүүгийн хүндрэлд ордоггүй. За тэгсэн мөртлөөс богино хугацаатай хөрөнгө маань урт хугацаатай хөрөнгөө бодох юм бол нөгөө хөрөнгө оруулалтын өгөөж нь бага байдаг. Яагаад гэх юм бол урт хугацаатай хөрөнгө чинь компаниг урт хугацаанд нь тогтвортой үйл ажиллагааг нь явуулахын тулд байдаг болохоор урт хугацаанд ямар нэг хэмжээгээр хөрөнгө оруулалтын өгөөж нь өндөр байдаг. За ийм ялгаанууд байдаг. За үр төлбөр болон эзэдийн өмчийн хоорондын харьцааг бас сайн судлах ёстой. Зээл олгогч буюу банкнаас зээл авлаа гэх юм бол банк ч өөрөө зээл олгогч. За хөрөнгийн бирж дээр бонд гаргалаа гэхэд тэр бас нэгэн төрлийн зээл тийм үү. За иймэрхүү төрлийн зээлүүд хамгийн ихэнд төлөгддөг. Тийм болохоор зээл авсан зээл өгсөн байгууллагууд бол хамгийн ихэнд тухайн компани дампуурлаа гэхэд мөнгөө өөрсдөө төлөвлөж явах тийм болдог. За хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө бол хамгийн сүүлд үлддэг мөнгө гэсэн. Эхний хичээл дээр тайлбарласан ба хувьцаа эзэмшигчд нь компани хэрвээ дампуурлаа гэхэд бүх үр төлбөр бүгдийн төлж дууссаны дараа үлдсэн хөрөнгийг нь хувьцаанд хөрөнгө оруулсан хөрөнгийнхөө хэмжээнээс хамааруулан авч үлддэг. За тэгээд хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөний ялгаа нь болохоор нийт активаас нийт компанид эргэлдэж байгаа хөрөнгөөс нийт зээлийг нь хасаад үлдсэн мөнгө байдаг. За тэгээд энэ үр төлбөр болон эзэдийн өмчийн хоорондын бас харьцаа нь компани тухайн үедээ хэр үр ашигын коэффициент нь ямар байгаа вэ гэдгийг илэрхийлэх бас нэг коэффициент болдог. За иймэрхүү санхүүгийн тооцооллууд нь сүүлийн хичээлүүдэд орно баг багаар.
За орлогын тайлан, орлого үр дүнгийн тайлан гэж байна. За энд ерөнхийдөө юу гэдэг гэхээр эхэндээ компани маань орлого олно. За тухайн орлоготойгоо харьцуулсан зардал нь гарна. За тэгээ орлогоос зардлаа хасахаар ашиг нь гарна тийм үү? Иймэрхүү тайлан байдаг. За энэ мөн адилхан нөгөө санхүүгийн тайлантай адилхан ямар нэгэн тухайн хугацаанд л бас хийгдсэн тийм тайлан байх нэ. За энд нөгөө орлого үр дүнгийн тайлан байж байна. За энэ эхний хэсэг бол яг л тухайн компани орлого байна. За нийт орлого нь $2262. За борлуулсан бүтээгдэхүүний өртөх нь $1655. За тэгээд бусад нөгөө үйл ажиллагаатай холбогдож гарсан зардлууд байна. $327. За тэгээд нөгөө үндсэн хөрөнгийн илэгдэл байна. $90. За тэнгуут яг үйл ажиллагааны орлого нь $190 болж байна тийм үү? Орлогоос зардлаа хасаад үйл ажиллагааны орлого нь гараад ирлээ. За бусад орлого гэж байна. За бусад орлого $29. За $219 гарлаа. Энэ нь юу вэ гэхээр татвар болон хүүгийн өмнөх орлого гэсэн үг тийм. За тэгэнгүүт хүүгийн зардал $49, татварын өмнөх орлого нь $170. За татвар нь $84. Татвар нь $84. За татварнаас янз бүр байж болох нь тийм үү? Одоо төлөгдөх ёстой татвар, эсвэл бол ирээдүйд төлөгдөх ёстой татвар гэдэг. Энэ ирээдүйд төлөгдөх ёстой нь $13 гэж байна л да. Deferred. За компани нийт ашиг нь $86 гарчлаа. За энийг хувьцаа эзэмшигчдэд өгч болно. Эсвэл бол компанидаа эргүүлээд хөрөнгө оруулалт хийгээд ашиглаж болно. MD гэдэг компани маань яаж сонгосон бэ гэхээр хувьцаа эзэмшигчдэд $43 өгье гэд шийдсэн байгаа байхгүй юу? За үлдсэн $43 нь компанидаа эргүүлээд ашиглая. Тэр нь за монголоор болохоор хуримтлагдсан ашиг тий? Returned earnings гэдгийг хуримтлагдсан ашиг гэж хэлнэ тийм үү? За $43-ыг нь хувьцаа эзэмшигчдэд өглөө үлдсэн $43-ыг нь компанидаа эргүүлээд хийхээр шийдсэн байна. За татвар нь мэдээж түрүүний нөгөө орлого үр дүнгийн тайлан гаргахад маш хэрэгцээтэй ямар нэгэн тийм орц бүрэлдэхүүн мөн болж таарч байна тийм үү? Яагаад гэх юм бол шүү дээ. $170-оос татвар нь $84 байгаа байхгүй юу? Маш өндөр байгаа зү тийм үү? Нийт орж ирж байгаа ашиг чинь баг хагас нь татварт явчихж байгаа, улсад явчихж байгаа байхгүй юу? Тэр нийт ашиг нь $86 л үлдчихэж штэ тийм үү? Энэ татврын хэмжээ бага байсан бол өндөр ашиг болох нь. Энэ татврын хэмжээ өндөр байсан бол илүү улам бага ашиг олох нь тийм үү? За татвар нь тэгээд янз бүрийн татварууд байж болох нь. Улсын татвар, орон нутгийн татвар тийм, гайлын татвар гэх мэтч. Эсвэл ямар ч татвар байдгийг тийм байж болох нэ. За татварын хэмжээ бол байнга өөрчлөгдөж байдаг. Тухайн болгонд бас нөгөө орлого үр дүнгийн тайлан дээр өөрчлөлт орно. Ашиг нь өөрчлөгдөн тийм, прогноз нь өөрчлөгдөн, ирээдүйд орох орлого, ашигын хэмжээ өөрчлөгдөн. Энийг бас толгойдоо санаж явах хэрэгтэй. За байгууллага нь хаана үйл ажиллагаа явуулж байгаа шалтгаалаад бас татвар нь өөр байдаг. Ямар үйл ажиллагаа явуулж, орлого нь ямар байхаас шалтгаалаад тийм үү? За дундаж татвар гэж байж байна те. Эсвэл бол marginal буюу ахиуц татвар гэж байж байна. Энэ нь яадаг вэ гэхээр за дундаж татвар нь болохоор ингэж байна. Нийт татвар төлсөн хөрөнгийг татвар ногдуулж болох орлогод хуваагаад ингээд дундуур татвар гарчиж байгаа байхгүй юу? Дундаж татвар. За ахиуц татвар нь юу вэ гэхээр дахиад хэрвээ $1 олох үед нэмэгдсэн тухайн доллар бүрд төлөх татварын хэмжээ нь өөр байдаг байхгүй юу? Энэ нь багасаа явчихна л та ерөнхийдөө. За энийг хэлээд байна. За ингээд татварын өөр хэмжээ байдаг гэдгийг нь хэлчихлээ.
За тэгээ бусад татварууд байж болно. За энэ хичээлийнхээ үлдсэнийг нь бас дараагийн хичээл дээрээ тайлбарлая.